Яа. За. Бид хоёр нөгөө хоёр нэвтрүүлгээ гаднаас ихээр болсон. Өөр газраас ихээр болсон тий. Ямар байгууллага гэлээ? Банк санхүү байгууллага дээр ирж нэвтрүүлгээ хийх байхгүй юу? Ааха. Тий. Тэгээ одоо яг энэ Төв Цэнгэлтгийн баруун талд Наадам центрийн зүүн талд. Тий, Наадам центр дотор гэсэн үг шүү дээ. Тий, Наадам центрийн зүүн талд тий. Залгаа зүүн талд бишээ. Хаан банкны зүүн талд Наадам центрийн яг хойд талаас орох юм байна тий. Зүүн хойд талаас. Тий, энэ Ария гэдэг банк санхүү байгууллага байхгүй. Тэгээд энэ дээр яг энэ бүр газар дээр нь ирж бид нэвтрүүлэг хийх гэж байгаа. Нөгөө хоёроо эндээс хийх гэж байгаа. Тий. Сонирхолтой байна. Яа, за. Бас чангуу шүү. Чангууд. Бид цаа юм идчихээ гарч ирсэн. Тий, заах уу? За тэгээд та. Хүтэн байна. Юу, стадионд хардаа. Ааха. Юу, 5 давхар гэсэн. 5 давхар 502 гинэ. За. Тий, тэгээд зя. Энэ MSN building гэдэг MSN юм байна. MSN гэдэг юу юм байна? Офисын барилга юм байна. За, 5 давхар 4 5. Энэ үү? Амиа юм биш үү? Амиа юм шүү дээ. Йоо, би хоёул юу хэлсэн бэ? Харин Ария гэсэн. Энэ манай найруулагч хэлж өгсөн шүү. Ария гэсэн чи Амиа юм биш үү? Амиа банк санхүү байгууллага. За, 503, 504 ийшээ юм байна. 505. Цааш шиг. Амиа 501, 502. Энэ үү? За. Амиа банк санхүү байгууллага. Орхоо. Амиа банк санхүү байгууллага. Яасан бэ нөө? За, ажил өндөр. Яасан бэ нөө? Тий, гурлаа. Тий. За, сайн байцгаана уу? Нөгөө хоёр нэвтрүүлэг дараагийн ээлжил дугаараа эхлүүлж байна. За, бид хоёр их өвөрмөц газар ирсэн. Одоо дандаа л студиэс суугаад цаашаа юм тий. Тий, гарч малгайн утаа сэргэнгэн айл хөшөөрөө орж явна. Тий, тэгээд өнөөдөр манай нөгөө хоёр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Амиа банк санхүүгийн байгууллага ажиллаж байгаа. Тийм болохоор бид нэр Амиа банк санхүү байгууллагын офис дээрээс нь нэвтрүүлгээ хөтлийн өргөхөөр болж байна. За тэгээд энэ Амиа банк санхүү байгууллага дээр ирж уулзж ийснэ гинтхэн халуураад танаа дээр нэвтрүүлгээ хийчихгээд. Тий, тэгээд нэр эндээс нэвтрүүлгээ хийж байна. Бид хоёр ер нь дандаа студ суугаад ахгүй. Энээс хойш ер нь хамтраалагч байгууллагуудынхаа яг тэр ажлынхын орчин дээр нь очиж зарим нэвтрүүлгээ хий гэж бодоод байна. Тэгэхдээ банк санхүү байгууллагын тухай ярихгүй. Тийм ээ. Тий. За бид хоёрын өнөөдөр бол их сонирхолтой, харамсалтай нэг тийм сонир түүхийг та бүхэнд хүргэх болно. За хэний түүх вэ гэх юм бол одоо бид нэр мэддэг Пабло Эскобар гэдэг маш том хар тамхины одоо 8 чин монголоор нарко дилер гэхэр юу гэж хэлэх вэ? Одоо хар тамхины 8 чин л гин дээ. Хар тамхины 8 чин. Тухайн цаг үедээ бол одоо баг одоо наркотикийн хаан гэж үзчихсэн амар том картелийг үүсгэн байгуулсан ийм хүн хичнээн кино гарсан юм дээ. Зөндөө кино гарсан. Гэхдээ бид хоёр одоо юу Пабло Эскобарын тухай бол тэгтээ дөрвөө бид хоёрыг тий зөндөө ярьсан. Улиг болтлоорсон. Тийм болохоор бид хоёр Пабло Эскобарын гэр бүл ар гэрийнх нь хүүгийнх нь одоо Пабло Эскобарын дараах амьдралыг ер нь та бүхэнд сонирхуулж хүргэе гэж бодсон юм. Тэр том нөлөөтэй тэр том одоо тухайн үеийн тэр нөгөө хэмтргийн ертөнцид бүр ингээд баг наркотикийн хаан гэж нэрлэгдэжсэн тэр хүний за ингээд баригдаж чагаад яг ингээд нөгөө баригдаж чагаад буудалцаад бас орсон шүү дээ тий уцаг тий тэгэл тэрнээс хойш хүү охин хоёр нь ихнэр нь үлдсэн тий тэгээд яг одоо хүүгийн ихнэр тий Эскобарын ихнэр тэгээд хүү охин хоёр ингээд энэ гур бол хамгийн ойр дотных нь тэгээд ах нь байна лээ ах нь байгаа тэгээд ээж нь бэр хүүхэн тийм үү. Бэр хүүхэн бас аюу том байр суурь эзэлж байгаа. За. Тий, одоо байдсан байна Эскобараас хойш. Тий, Эскобарын одоо эхнэр буюу одоо тэр нонгийн Хуан Пабло гэдэг хүүгийнх нь ээж биш үү? Тий.
Тий. Тэр нь одоо ач хүүгээ хараад Аргентинд амьдарч байгаа Буэнос Айрес хотод жижигхэн ийм одоо орон сууцнд амьдардаг юм уу та. Эскобар чинь 93 онд алууллаа тий. За 93 онд яг нөгөө баримтчилгааны үеэр буудуулаад нас орсон. За ингээд ер нь бол нас ороод тэгэл Эскобарын эхнэр хүүхдийг бүр хайцсан билээ шүү дээ. Улс мулс ерөөсөө. Энэ нь интернет байгаа мэдээлэлээр бол. Тий. Энэний тулд эхлээд нэг юу хин Хуан Пабло гэж тэгээ яг хаан шиг өссөн хүүхд. Яг хаан хүн шиг. Тий. Одоо нэрээ өөрчилсөн билээ шүү дээ. Нууц нэртэй тий. Нууц өөр нэртэй болсон. Тэрний түүх бол өөрөө энэ хүүгийн өчил явж байгаа байхгүй юу? Тэр хүүгийн өчлийг сонсч байсан. Тэгжсэн. Би 4 настай байхдаа манай аав надад анхны мотоцикл удирдах авч өгчээсэн. 11 настай болоход би 27 мотоциклтэй байлаа. Тэгээд хүүгийнх нь найзууд за тэгээд тэр бие хамгаалагч нар нэгээд бүгдээрээ тэр дурсамжийн ярьцлага өгч байгаа байхгүй юу? За. Тэгээд би нэвтрүүлэг яриад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр юу гэж ярьсан гэх юм бол хин Хуан бол хизээч нэг хувцсыг 2 өмсдөггүй байсан. 100. Өдөр болгон өөр хувцас өмсдөг байсан. Наад зах зүгээр л наад захын зүйл. Гэхдээ энэ хүүхдэд ямар ч одоо хүүхд нас байгаагүй. Тий. Ёстой нөгөө нэг мөнгөн дунд л өссөн гэж. Яг жинхэнэ нөгөө нэг магчлан орчуулсан ч гэсэн яг тэр жинхэнэ мөнгөн дунд л өссөн. Мөнгө тоолдгоо мөнгийг ингэж юу за 100-ын дэвсгэрээр $. За. Тэдэн хэл. Яа. Тэдэн хилдэгөө. Тий. Тэгээд 4 билүү $5 миллиард гэсэн нэг тийм багцаалсан тийм тоо гарсан гэсэн. Гэтэ энэ дэр янз янз өгдөг юм байлээ. Яг гэх юм бол яг Эскобар яг тэдэн $-ын хөрөнгөтэй гэж гараагүй. Тийм чинь боломжгүй. Тийм нууц юм чинь тийм болохоор тэр бол эзэж яг тогтогдсон баримт биш. Тэгтэл бол асар их мөнгөн дотор бомбож өссөн хүүхэд. Тэгээд хүүхэд нас байгаагүй сургуульд явсан ч гэсэн хажууд нь заавал буутаж бие хамгаалагч. Тэр Пабло Эскобарын одоо хүү ах хоёр гаргаж өгсөн эхнэр гэдэг байгаа шүү дээ тий. За Мария Виктория Хина. Тий Хина гэж байна тий. Тэгээд Пабло Эскобарыг нас барсны дараа нэрээ солиод юу яах гэж үтсэн. Нас барсныхан дараа шууд эхлээд ер нь бол Колумбод байж болохгүй юм байна. Алуулах юм байна гэд дөрөв гэж үтсэн гэдэг тэр баримт байна лээ. Яг ингээд Пабло Эскобар хамгийн аюултай тий. Хамгийн аюултай нь ийм баггүй. Пабло Эскобар чинь 90 он гэхэд ер нь хэцүү болсон. Бус картелүүд хүртэл манай үнэтэй тэмцэлтэй давалцаад. Тэгээд ер нь эвгүй болсон байгаа бол манай хүн мэдэнгүүтээ өөрөө ла катедрал гэдэг шорон барьсан гэдэг. За тийм ээ. Өөрөө айгуугаа шорон манай хүн өөрийнхөө төслөөр бариулсан. Тэг ингээд тэр шорон дээрээс ингээд харахаар тэр нь амралтын газар шиг. Бүр яг нэг одоо том хаус маус шиг. Тэгтээ яг нь бууртаа цагтаа магтаа одоо тий тор муртаа болсон ш. Тэгээ тэнцэнэ шоу хийн хүмүүс хамаагүй орж гарна. Тий. Тэгээд тийм шорон бэрчээд тэгээд юу дээ засгийн газарт очиж за би тийм ээ одоо ингээд танарт бууж өгөө надад одоо шоронд ич тэр шоронд ич. Тэгээд та нарын миний тэр барьсан шоронд тийм гэж тий зөвшөөрөх юм бол би одоо ингээд танарт бууж өгöd орё гэдэг. Тэгээд нэг жил би бол мандаа гэрүүл аюу амар тайван амьдсан. Яг бол аавынхаа төлөө санаа зовхооргүй боллоо гэж. Тэгсэн чинь тэр шоронгийн шатаах дэлбэлэх тийм сураг сонсгдсон юм байна. Тэгээд тэрнээс оргоод тэгэл эхэлсэн юм бэл. Нэг жил өөрөө тэр шорондоо байжгаад тэгээд өөрийнхөө шоронгоос оргоцсон юм бэл. Тэгээд үнэхээр миний тэр амьдрал бол тэгээд бүр ингээд оронгороо ирсэн гэл тэр хин Хуан Пабло ярьчлээ. Тийм тэр чиг нэг аав нас ураал тэгэл ээжтэйгээ охин дүүтэйгээ Мозамбик руу, Эквадор руу, Перу руу, Бразил руу гээд ингээд нөгөө танаад очиж амьдрыг ангууд нөгөөдөл нь шууд хаагаал тий Эскобарын эхнэр хүүхд юм байна авахгүй гээд тэгээд Аргентин зөвшөөрсөн юм биш үү? Ер нь яагаад нэг биш Аргентин зөвшөөрсөн тэр чи хийгүү зөвшөөрсөн. Ганц зөвшөөрсөн газар нь Мозамбик. Тэгсэн юм уу? За тэгтээ их болоогүй. Амьд байхад нь за одоо би надтай та нар ингээд хамт байж болохгүй та хэд одоо ингээд Америк руу гар гээд. Тэгээд Америк руу гарах гээд ясан чинь онгоцны буудлын дээр саадуулж ийсэн аа.
бүр болохоо өрөөлд ирсэн. Хүмүүс ингээд сурвалжлагч муруулжлагч нар мэдтсэн ингээд бүжээд аваад ирсэн. Тэгээ гараад ирэх юм бол тэр Last Papers гэж тэр байгууллагыг сонссноо. Юу л идэх чинь? Тэр нөгөө нэг Pablo Escobar-тай хамт байсан Pablo Escobar-ын талын бүх хүнийг барьж алдаг. За. Тийм бүлгэлэл байхгүй. За. Тэр дотор цэргийнхэн өшөө авах гэсэн хүмүүс ингээд нэгдсэн. За, ёо. Тий, тэгээ Last Papers-ын ингээд сахиад зогсчихдаг. Зөө. Тэгээ гарч болохгүй гэдгсэн чинь тэр юунд онгоцны буудалд нэг хүн та нарт миний тусламж хэрэгтэй юу? Би та нарыг гаргаад үгээд. За. Тэгээд юугаар вертолетоор аваад Мозамбик руу. биш Мозамбик руу биш. Тэр Венесуэлдад тий тэгээ үлдсэн байна. Колумбда. Тий Колумбд. Тэгээд дараа нь тэр чинь Мозамбик руу сүүл гарсан юм. Аавгаа өгцөний Тий өгцөний дараа. Тэр чинь өмнөх явдалд байхгүй. Эхлээд гаргах гээд гаргаж чадахгүй. Тэгэд Франкфурт руу Германд руу нэрээ цөлөд гарцсан чинь мэдсэн. Нэрээ цөлөөгүй гарцсан чинь германчууд шууд онгоцын дэндэн зогсоож байгаа буцаагаад нисгэсэн. Тэр мичлэн ер нь айгүй хэцүү. Тэгээд нөгөөдөл нь болохоор тэр Papers-ийн алах гэдэг. Тэгээд нөгөө эсрэг картелийнхэн хард тамхичдын өөр бүлгэллээ шүү дээ. Тэд нар алах гэдэг ингээд байдаг. Тэгээд ээжтэй дандаа хилцээр хийжсэн. Бүх хөрөнгө өгөө. Тэгээ та нарыг ингээд орхид. Гэхдээ хүүгээ чинь бид нэр яаж зүгээр орхиж чадахгүй. Хүүгээ чинь бол ална гэдэг. Тэгээд бүх хөрөнгө өгж тэгж нэг мултарч гараад. Тэгээд мултарч гарахдаа тэр картелийн хүмүүсээс тэр мафиудаас зөвшөөрөл авчиж Мозамбик гарч байгаа шүү. За яг та нар одоо болно бид нар та нарт гар өрөхгүй. Гэхдээ нэг ч гэсэн доллар биднээс нуусан байвал эвгүй юм болно шүү гэж анхааруулад. Тэгээд Мозамбикт очиод хэд онсон гэж чи тэр мэдсэн. Үгүй. 72 цаг болсон. Тийм үү. Мозамбик хүлээж аваагүй гэсэн юм байлээ. Биш Мозамбик айгүй гоё хүлээж авсан гэж байна. За. Яг гэх юм бол Мозамбик ядуу улс. Мозамбикт ингээд хүрээд ирсэн Могадишид хотод хүрээд ирсэн чинь засвал зам баахгүй. Дэлгүүр рүү зарцаа явуулсан чинь юу ч болж ирээгүй. Тэгэл хин тэр ухаан чинь ээж тэр нөгөө найз охин эднэртэй за энэ ч амьдч болохгүй цөмөрөө өөр тийш явъя гэд. Тэг гараад явсан. Тэгээд тэр Мозамбикийн тэр тэдний байрлуулж исэн газар нүртэл аюу муухай газар байсан. Шорон шиг. Тий. Тэгвэл өөртөө Мозамбикээс татгалцсан юм байна тий. Өөртөө татгалцсан. Уул нь бол ихэнх улсууд ингээ нөгөө нэг оргинол өгөхөөс татгалзаад байсан. Хүлээж авахгүй гэдэг. Тийм тэгээ сүүлд нь хамгийн сүүлд нь Аргентинд Буэнос Айрест. Гэхдээ яг хаана байдаг нь одоо ч тодорхойгүй. Тий, одоо байнга нуугдж явдаг. Тий, хичнээн тэр мафуудтайгаа тэгвэл ингээ зөвшөлдөж гарсан ч гэсэн тий байнга нуугдж явдаг. Тий, ерөөсөө одоо хаана өгөх хэрэгтэхгүй. Тий, тэгээд зүгээр интернет дугаа тэр эргэлзээтэй мэдээрэндэл болохоор энэ хиний Хуан Мария Виктория Хинао гэдэг эхнэр нь Мария Изабель Сантос гэдэг нэр аваад. Тий. За хүүн болохоор Хуан Пабло Эскобар гэдэг нэрээ өөрчлөөд Себастьян Марокин. Тий, Марокин гэдэг нэр аваад охин Себастьян охин нь болохоор Мануэла Эскобар гэдэг охин байсан. Охин нь болохоор Мануэла Сантос. Тэрний тухай бол мэдээлэл ер нь багтаж байгаа. Тий, тэгээд ерөөсөө тий охиныг бол тэр ахынч тэр ээдэнч аймаар хамгаалдаг дагдаг. Ярдгүйч. Угаасаа охин нэг тийм жоо сонин. Тий, угаасаа нийгмийн харилцаанд орч чаддгүй. Хүүхэд байхдаа маш их хар дард цочдог, сэтгэл зүйн хувьд нэлээд эмгэгтэй хэцүү байсан. Гэтэ ах нь бол дүүгээ маш их хамгаалдаг л гээл. Тий, айгүй хэцүү л гээд. Тий, тэр хэн болвол тэгэл л шүү дээ. Одоо тэр хүн болохоор Хуан Пабло Эскобар буюу одоо Себастьян Марокин биш үү? Тэр нөхөр чинь бол эсрэгээр шууд олны өмнө ил гараад би Эскобарын хүү. Тэр сүлд юм басан. Тэгсэн харин сүүл рүүгээ тэр сүлд тэрүүний өмнөх юунууд нь аюу эвгүй заяа. Тэд нар чи гарах гээд гарч чадахгүй байгаа шүү дээ. Гарч чадахгүй ингээл нэг нууц байрнаас яваад нөгөө нууц байранд очиод бүр усгүй газар хүртэл бид нар амьдарч ирсэн. Мөнгө байгаад яах юм бэ гэдэг юм чи. Нөгөө мөнгө нэг чухал биш дээ гэж ярьдаг ч дээ. Яг тэр шиг юм яриад байгаа байхгүй юу? Мөнгө байсан мөртлөө бид нар савтай ус судалдаж авч чадахгүйсэн. Талх худалдаж авъя гэхээр талх байхгүй. Мөнгөнд байгаад байдаг. Тийм болохоор бид нар яг үнэхээр нэр мөнгө бол баахан үед байсан гэдэг. Тэгээ сүүлдээ ингээд за тэр нэг картелийн мөнгө нэхэж аваад ер нь ингээд аюу их бүх мөнгөө тараасан. Тэгээ зүйлд нь үлдсэн юм гэх юм бол хэдэн машин, одоо үйл хөдлөх хөрөнгө мөрөнгө гэл юмнууд байна шүү дээ.
Тэгсэн чинь сүүлдээ би хамгаалагч нар нөгөө цэргүүд нь надад цалиу өгөөгүй гэдээ хүчээр дарамтлаад. Тэгвэл чи тэр мотоциклыг авах гээл ав гээл. Тэр машин авах гээл. Тэгээд би бүгдийг дараасан гэж юм чинь. Харин тэр хүүн тэгжилээ. Бид нар одоо аавыг нас барсны дараа бол яг хувхаа хоосон болсон. Яг хоослоос эхэлсэн. Бүр 0-оос эхэлсэн. Тэр ээжийн зайлуул юу байсан юм бэл шүү дээ. Аргентинд очиод бүр үйл хөдлөхийн одоо агент хийх гэж үзсэн. Тэгээ тэр нь бүтлгүүтэйгүү тэгээ ийм жижиг бизнес хийж исэн. Тэгээ бид нар юусэн яг 0-оос эхэлсэн л гэж хэлээ. Хүмүүс болохоор ингээд тэр их мөнгө хайцсан юм бэ гэдэг аа. Тий. Бүр орос мөнгөчгүй бас биш байсан бэлээ. Яг тийм бол тэрдрийг илчилсэн хүн бас байгаа байхгүй юу? Санхүүчин. За. Тэгээ санхүүчин дараа нь шоронд орсон л доо. Тэр чи ах нь шүү дээ. Биш. Тэр өөр эмэгтэй. Өөр эмэгтэй. Аргентин эмэгтэй. Тэгээ ээж нь итгэцэл юм бэлээ л дээ гадны хүнд итгээд. Тэгээд миний одоо манай гэр бүлийн одоо энэ санхүүг чи ингээд зохицуулж гэдгсэн чинь нөгөө баримтын дотроо үзчихээд Эскобарын гэр бүлийнхэн байна гэд мэдчихсэн. Тэгээд баг багаар мөнгө манай хүн шууд шантаж хийж явдаг. Сүрдүүлээл мөнгө аваад тэгээд сүүлдээ та нар тэр хөрөнгөө тэгэхээр Колумбод үйл хөдлөх хөрөнгө үлдсэн юм шүү. Тэгээд тэрүүнийг миний нэр дээр болгох гэсэн шаардлага тавиал тэгэл одоо үгүй мөнгө ингээд ирэнгүүт нь шууд Аргентины цагдаад мэдэгдээд. Биш ээж нь өөрөө очиж хэлсэн. Ингэж байхаар очиод хэлчихье гэд. Тэгэд өөрийн одоо нэг цагаан бэлэвсэн ихнэргээд Белая вдова гэж, Черная вдова гэж дандаа ярьдаг байхгүй юу? Хар бэлэвсэн ихнэр гэж. Тэгэд нөө хар тамхитай холбоотой болохоор чи хар тамхи чинь нөө цагаан штэ. Тэгээд цагаан юу гэд ингээд Эскобарын ихнэрийг барьж аваад хүүтэнд барьж аваад юу бэрийг орхичж байгаа. Тэгээ тэр хоёрыг барьж аваад тэгэд бөөн одоо мөнгө угааж яа гэдэг хэрэгээс. Тий баргалж зорьсон юм шүү. Тий яг ээж нь харин тий мөнгө угаасан хэрэгээр нэг хэсэг шоронд хоригдсон. Гэхдээ арцсан гайгүй гараагүй, юу ч хараагүй, юу ч нотолж чадаагүй. Тэгээд 6 прокурор наа чи ямар ширгийн те гэмт хэргийн баримт олдоогүй. Харин тэр ихний тэр хэрэг үүсгэсэн прокурор чинь өөрийнхөө нийл төрийг ингэж өсгөх гэж энэ хэргийг ингэж дэгдээсэн байна гэд тэгж суллагдаад тэрний дараа харин Аргентины иргэн болсон. Аргентины иргэн болцсон юм байна те бүр. Тэгээ сүүлд нь иргэн болсон баггүй. Тэр баригдсан хойноо, тэр илчилсэн хойноо. Тэгсэн байгаа даа. Тэгээд тэр өмнө айгүй хэцүү нэг юм хараа чи Эскобарын чи нэлтэй холбоотой л бол хизэж чагал уцгүй. Тэр аавын үүлийн үргэд нэг юм байдаг юм билээ. Гэж өөрөө яриад байгаа байхгүй. Тийм хичнээн хүн алсан билээ. Хичнээн хүнийг тийм ээ ингээд амьдралаас нь ингээд хагцаасан билээ те. Нүгэл хийхин хувьд бол аюу их нүгэл хийсэн. Тиймдээч аюу олон тэдний гэр бүлийн хойноос ингэж ангуучилсан. Хамгийн хайртай хамгийн дотны хүмүүс нь гэр бүлийнх нь байсан. Тэгээд тэр хайртай дотны хүн бол хамгийн эмзэг хэсэг нь одоо Эскобарын амьд багт нь. Тийм болохоор л дандаа тэр эхнэр рүү хүүхдүүд рүү нанилдаг гэсэн. Тэгэд юм гэж айгуу сайн. Тэр Эскобарын ээж нь одоо хүртэл амьд. Тийм билээ харин тийм. Тийм байгаа. Тийм билээ. Даанч Эскобар одоо Хуан Паблог мөнгнөөс худалдсан. Тэгээд тэр одоо ээжийн ч үзэхгүй одоо эмээ нэгсүү штэ. Одоо ач үтэйгч холбоо байхгүй. Тийм эсрэг болцсон. Тийм байлээ. Тэгээд ээж нь бол зүгээр л тийм миний хүү гимгүү л гэж л шууд. Гимгүү. Тийм миний хүү гимгүү байсан. Гимт хэрэгтэй байгаагүй. Одоо ч хүлэн зөвшөөрдөг. Тэгээ ингээд ганц нэг удаа ингээ яриа мараа авах гэхээр тийм миний хүү гимт хэрэгтэй байгаагүй. Харин ч бүр миний хүү бол Колумби ядуучуудад маш их тусалж ийсэн. Тийм юу ярьж байгаа юм тийм миний хүү гимт хэрэгтэй биш гэж хүлэн зөвшөөрдөг. Маш том зориг гаргасан нь тэр Медельин хотын хүн штэ. Тэгээ тэр Медельинд нь оршуулга болсон юм байна. Тэгэхээр нөгөө хэд чинь очиж болохгүй шүү дээ. Эскобарын эхнэр хүүхдээ тэгтээ тэд нар очив. Очоод бид нэр аавгаа ямар нэр хүндтэй байсныг мэдсэн. Тэгээд сүүлд нь одоо саяхан 3 жилийн өмнө өгсөн ярилцлаган дээр тэгээд байгаа юм чинь. Одоо хүртэл залуучууд над руу уцтаж ингэж те. Би танаа аавар чинь бахархдаг, танаа аавт чи адилхан боллоо гэдэг. Бүр нүүн дээр Эскобарын бүр шивс мэвс. Тэгээд одоо тэр Медельин гэж
Тэр Колумбийн тэр жижиг хот бол ингээл Ньюс хиний зураг. Скобарын зураг. Юм он дэр нь. Тэгээ чам тайлтай шүү. Одоо нөө Виктор Цойг нас урахад ингээл нэг тийм ээ бид чамтай хамт шүү гэл ингээл нэг тийм бичиг тэгээ ханы зурсан хүмүүс. Тэр юуны шалтгааныг нь бол би хайгаад олоогүй. Тэр нэг Скобарын хүү гарч ирээд шууд ингээд тий өөрийнхөө амьдралыг яриад миний аав бол гэмт хэрэгт ингээ шууд зарлаад бүр лексуши явуулчлаа шүү дээ тий хар тамих гэмт хэргийн ертөнцид яадаг тухай миний хүүхднээс одоо юу гэдэг юм бэ яг үнийг хэлэхэд ааваас хойш зүгээр там дунд өссөн гээл тий миний аав улаан цайм зүгээр л миний аав гэмт хэрэгтэй алуурчаа өчнөө олон хүний амьдралыг сүйдгсэн тэр үеийн бүр ингээ нөгөө юу аавынхаа алсан хүмүүсийн зарим гэр бүлтэй нь очиж уучлалт гуйх гэж очиж уулзсан тий юм билээ гол нь тэр яагаад тэгж гээд олны өмнө харах болов тэр зар би хайгаад байна. Юу ийм миний ойлгосноор шүү. За. Аргентинд манай хүн чинь сургууль төгсөөд тийм бай бүр сургууль юм билээ шүү дээ. Тэгээд манай хүн багшилж ирсэн шүү дээ. Гэхдээ тийш Аргентин улсын иргэн болоогүй багтаа шүү. Нууц нэрэн дээр багтаа. Албан ёсоор, албан бусаар. Тэгээд дараа нь чинь нөө илчлэгдээд ингээд том хэрэг мандаад тийм ээ. Тэгээд суллагдаад тэгээд одоо юу нэг манай хүнийг одоо хөлсөлж явж одоо барилга бариулдаг хүмүүс бах болцсон. Захиалга орж ирэх болцсон. Захиалга орж ирсэн ч гэсэн миний нэрийг битээ дурдаарай гэдэг цаадуул нь өөрийнхөө нэрийг дурдуулдаггүй. Ямар барилга байгууламж барьсан, ямар бүтээл хийсэн гэдэг нь дандаа юм хаалттай. Тэгээд манай хүн яг өөрөө ярьж байгаа тэр хүүгийн өчил Синзаца гэдэг нэг тийм баримтат кино 4 ангитай. Тэрэн дээр ярьж байгаагаар болохоор манай хүн өөрөө яасан бил. Шууд очив. Өөрөө за одоо ингэж болохгүй. Тэгэхээр өөрийгөө одоо ингэж миний аавын одоо энэ нэг тийм ээ үүлийн үр одоо ингэж над дээр ингэж тийм ээ. Ингэж унчаад байна. Одоо тэгээд би энэ үнийг задлах хэрэгтэй. Тэгээд шууд Колумб руу 10 хэдэн жилийн дараа Колумбд очиод тэр нөгөө алж исэн улс төрчдөр нөгөө картелийн эждийн хүүхдүүдээр нь гээд уулзалт гэж авсан. Нөгөөдөл нь чайгуу гоё үлээж авсан. Тэр харин тэр юу нь бол байна лээ. Яг тэр Скобар өөрөө захиалга гэж алуулсан тэр нэг хууль зүйн сайдынх нь хүү байна байгаа байхгүй. Тэ хоёулаа ингээд нэгнийх нь аав захиалга өгөөд алуулсан. Нэгнийх нь аав тэр Скобарын эсрэг тэр хууль зүйн яамны сайд байсан, маш эрчимтэй тэмцдэг байсан. Хүнийх нь хүүтэй өөрөө очиж уулзаад тий тэгээд би уучлалт гуйх гэж байгаа юм бишээ. Зүгээр л тий ингээд энэ миний аавын хийсэн энэ муу мухай юмыг би зүгээр ингээд дэлгэж байна. Тий тэрнээс ингээд намайг уучлал гэж хэлэхгүй. Гэхдээ ямар ч байсан би нүрт болж уулзъя гэдэг. Тэгээ зарим нь бол хүлээж аваагүй. Энэ бол би зарим тэр нэг аавынхаа ингээд алсан гэж байгаа хүмүүсийн үр хойч ар гэртэй уулзъя гэж бодсон ч зарим нь бол хүлээж аваагүй. Зарим нь бол тэр хууль зүйн сайтын хүү хүлээж авсан. Тэгээ хууль зүйн сайтын хүү тэр нэвтрүүлгээр ярьж ирсэн. Бас тэр нэг онгоцон дотор тэр нэг дэлбэрсэн баахан хүмүүс шүү дээ. За 89 онд юм уу 88 онд юм уу. Бас нэг онгоц дэлбэрсэн биз дээ. За. Тий тэр дотор бас нэг хурлын гишүүн явж явах хэрэгтэй байсан юм байна. Шин тэр нь суугаагүй. Тэгээ зүгээр байсан 160 хүн дээр. Зүгээр золиосон өгцөн. Тий. Тэгээ тэд ингээд бүр ингээд нэрсийг ингээд гаргаад ирсэн ингээд шүүгээд зогсож байгаа юм чинь. Би тэднэрээс суучлах хэрэгтэй гэдэг. Тэгэхдээ манай хүн тэгж ярьж ил тэр нэвтрүүлэг дээр би ааваа одоо хүртэл сандаг. Би одоо хүртэл хайртай би аавгаа сандаг. Гэхдээ үйлцэн хэрэг нь бол үнэхээр яг тийм ээ гэдэг би тийм ийм зүйлийг битээ та нар хүсээч. Ийм замыг битээ хүсээч. Яг гэх юм бол одоо нөгөө дөрөв хэлсэн шүү дээ. Залуучууд одоо хүртэл уцтдаг гэж. Тийм тэр хүн бол тий архитектор мэрэгчлэлтэйгээ тэгээд нөгөө нэг Pablo Escobar My Father гэдэг ийм ном бичсэн юм шүү дээ. Тэгээд сүүлдээ бүр ингээд лекц хийгээд тэр нь өөрийнх нь зарим хэсэг шүүмжилдэг нь бол чи аавыгаа зарж идээд байна. Худлаа муулаад байгаа ч гэсэн аавыгаа зарж идээд байна гэдэг. Нөхөр болохоор өөрөө болохоор эсэргээрээ миний аав бол Pablo Escobar. Тэгэхдээ энэ хүний хийсэн тэр гимтэй үйлдэл, энэ хар тамхи гимт бүлэгэл, энэ зам чинь их тийм гайхаад ах юм бишээ. Тэгээд хүмүүс хамгийн таалагдсан Pablo Escobar гэдэг домогийг би ингээд нөгөө
домог бол гайхамшигтай биш. Та нарын яриад байгаа шиг кинонд гардаг шиг тийм гоё сайхан домог биш. Тий. Домог бол бодит амьдрал дээрээ там байсан. Тэгээ би энийг ингэж албаар задлж домгийг эвдмээр. Тэгэхгүй бол улам домогжоод байна. Энэ киноноос болоод Пабло Эскобарын үр хойч маяч ирсэн нэг л нэг юм нэг тийм алтан дунд байсан шиг нэг л их тийм гоё хааны амьдралаар амьдарч ирсэн шиг юм хоосон домог яваад байна шүү дээ. Тэр Наполис, Кассенда Наполис гэдэг нөө цэцэрлэг төрөл байгуулсан. За тэр хүрэл 12,000 төрлийн амтан байсан. Тий, амтны хүрэл нь Эскобар. Тэгээд Эскобарыг нөө насураад юу алуусны хойно тэгээд тэрүүнийг харах хүмж байхгүй болоод тэгээд тэр нөө усны хүр гэж нэг амт юм биш үү? Тэр чинь бол Колумбод байдгүй амт юм биш үү? Тийм гэсэн. Мэдээгээр яваа л гэдэг зайлшгүй. Тий. Тэгсэн дэнчэнд навчаад усны хөрүүд нь зэрлэг шиг. Тэг хүн амтан барьж идээд дараа нь бас боо ламд орж исэн. За, хоёлаа юу яа? Хамтран айлгаж байгаа мэдээлэл хүргэчихье лэхөө. За тэгээ. Ярианд алдсан явж штэ. Зүгээр яг тий Амиа гээд банкны санхүүгийн байгууллага дотор бид хоёр бүр офс дотор н ороод ирсэн сууж гин 13 жилийн юутай 13 жил яг ингээд доктортой үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм банк түүхтэй ийм байгууллага юм биш үү? Тийм байна. Тийм. Тэгээд яг хөө мэдээж яг ингээд нөгөө нэг зээлүүд бол стандарт яг зах зээл дээр байдаг зээлүүд байна. Орон сууц барьцаалт зээл авч болж байна. Үйлчилгээний талбай, автомашин 99.1, 88.1-тэй дугаар одоо тий зээл зээл олгож байна. Тэгээ нөө зээлийн шимтгэлгүй гэдгээр бас эдний онцлол бас их зүгээр. Тийм бай. Тэр зээлийн шимтгэл бол одоо ч хэрүүл тариал гэдэг хэвгүй. Тэгээд шүүхтэр яваал гэдэг тий. Яагаад бид нэр зээл авахд 1% зээлийн шимтгэлээ 1% авчиж байгаа юм бэ? Өндөр дүнтэй зээл авбал тэр чинь бас их юм биш шүү. Тий. Тэгэн гууд эднийх нэрээ давуу тал нь зээлийн шимтгэл байхгүй. Тий зээлийн шимтгэл байхгүй. За тэгээд 2.5-аас 2.8% хүү гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө анх 13 жилийн өмнөөс байгуулагдахтаа л зах зээл дээр байгаа банкны санхүүгийн байгууллагууд дундаа зах зээл дээр байгаа хамгийн бага хүүг санал болгож ирсэн тийм санал болгож ирсэн. Та судлаад үзээрэй 2.5-аас 2.8 гэдэг чинь. Ер нь бол ингээ нөгөө зээл авах тусмаа л ингээл хүүн нэг пунктээр ингээл доошлол тий олон удаа зээл аваад зээлийн хугацаанд төлөөлөх юм бол зээлийн чанар чинь сайжраал та хүүгээ бууруулаад ийм боломжтой юм байна лээ. Тэгээд Америкт ос зээл авъя тийм ээ гэж байгаа бол Австрид нэрж уулзаж болно, утсаар нь холбогдож болно тийм. Авс нь айгу олоход айгу амархан. Юуны за яг төв замд гоо хаан банк вэ наадам центр тий. Наадам центр гэж мэднэ тий. Наадам центрийн хаан хойтолд залгаа барилга. Тэрнийхэн зүүн хойтлоор нь ороод тий MSN гэдэг ийм офс барилга байна. Тэрний 5 давхар 502 тодод. Бага яг цэнгэлт хүрээлэнгийн талаас яг эсрэг талд чинь цэнгэлт хүрээлээ харагдчихэдэг тий. Зүүн талд нь цэнгэлт хүрээл ба. Цэнгэлт хүрээлэн талаас орчих юм байна лээ шүү. Зүгээр утсын нь бол хоёулаа зүгээр дороо нэг бичээд тавьчих тий. Яг хэлчихээ сонсож байгаа хүн байвал тий. Тий. Утас нь 88 тэгнэм 7004 гэсэн утныг утас байгаа. 88 тэгнэм 7004 88 тэгнэм 1141 гэсэн утас байна. Яг юун дээр тийм ээ дорны дахиад тий дэлгэцээр бас бичээд тий. Тэгээд амжилтыг санхүүжүүлэгч Амиа гэдэг ийм ураатай. Ийм банкны санхүүгийн байгууллагын офс дотор ирсэн сууж байна. Тэгээд зүгээр сонирхуулахад энэ модыг энэ том мод бүр ийм таазандаа тулаад ургаад тэгээд ингээд нөгөө тасдаж аваад ингээд 2 3 болгоос салга юу байсан гинэ дахиж өрсөлдүүлсэн гинэ. Тий. Ер нь мод бас ямар газар урах дуртай гэлээ. Бид нар нэг тийм шүү дээ. Нэг тийм манай ээж тэгж хэлдэг байхгүй. Ингээд нэг тийм шүү дээ. Мод ингээд тарьсан мод нь сайн ургаж аваа тэр хүний ингээд нэг юм тий ингээд ажил амьдрал айгуу сайн байдаг. Одоо итгэдэггүй ч гэсэн нэг юм авраа гэдэг юм уу, энергич гэдэг юм уу тий. Тий тэгдэг манай ээж тэгж ярьжсэн байхгүй. Намайг ингээд би нэг юм 19 настай ч илүү 18 та ч илүү нэг юм мод тариад тэгээд тэр жил би цэцэрлэгийн машин техникомд яваад тэгээд миний тарьсан мод айгүй сайхан ургаж ийсэн шүү дээ. Нэг тийм сонин тэр үед би ингээд нөгөө ажиллаж ийсэн. Тэгээд сургуулийн хуваар ирээ сургуульд яваал ингээд айгүй сайн байгаад. Тэгэж нэг шинжид бас нэг өөрийгөө сайн муу явааг бас нэг шинжих айгүй амархаар гэдэг чинь мэдгүй. За бас санхүүтэй холбоотой. За тий. Одоо ингээд би чамаас мөнгө зээлвэл
Чи надад тэгээ шууд гаргаад өгч. Таны яриад өгөө тэгээ мөнгө зээлвэл чам зээлэхгүй байвал тэгэл ер нь нэг чи итгэлээ тэгээ зээл чамд айгу дуртай зээжүүл би гайгүй явж байна л гэж бодох хэрэгтэй. За мэдхгүй гал гэх юм бол за ажил төрчих яа тэгэл тийм ээ. Тэргүүр хэмжиж байгаа шүү дээ. Яа тэгээ тийм амир хэмжигтэй юм. За тэгээд нөгөө нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амжилтыг санхүүжүүлэгч ураатай Амиа банкуд санхүүгийн байгууллагын яг офис дотроос нь бид хоёр нэвтрүүлгээ хийж байгаа. Тэгээ бид тэр өндөр Колумбийн одоо хар тамхины маш том толгойлогч гэдэг юм уу амар одоо юу гэдэг картелийн хаан одоо хар тамхины хаан гэж яригадад байсан Пабло Эскобар гэж хүний тухай биш. Пабло Эскобарыг алууснаас хойш эхнэр хүү одоо ойр дотных нь гэр бүлийн хүнд нь ямар амьдрал очсон бай. Ямар амьдралаар амьдарч байгаа тухай ярьж байгаа. Тийм тэр Мозамбикт очиод хинээдэнтэй бүр юу н ерөнхийлөгч нь огтж явсан гэж байна. Ерөнхийлөгч нь огтж яваад ордондоо авчирсан гинэ. Тэгэд ордонд амар баян хүмүүс ирж ингэж бодсон баг тий. Тэгэд хараа юу би бүр Мозамбикийн ерөнхийлөгчд өгөх бэлэг гэдэг ингээд бүр цаг маг одоо юу гэдэг юм те. Тэр чи цаг гэхэд ямар үнэтэй цаг л бэлгэлж байгаа ойлгомжтой шүү дээ. Тэгэд тэгсэн чинь ордныхын хүлээн авалтын лаг танхим байна гинэ. Нэг улаан их гоё том креслэл. Тэгсэн чинь тэрэн дээрээ суужсэн чинь ингээд харсан чинь нөгөөтгд ингээд хүн хизээч суугаагүй хичнээн олон жил болцсон. Ингээд тоостой өлөн тоостой байсан. Тийм нэ тэгэж хүмүүс ороод байдаггүй. За энэ улс чинь ёстой дүүрцэн улс юм байна да гэж тэгэл бодсон гэсэн. Тэгээд ингээд хоол олдохгүй болохоор ресторанд ороод хоол идсэн нэг зочид буудалд орсон юм байна л да. Тэгээд зочид буудалд ороод за бид нар энэ чинь амьдрмаар штэ гэсэн чинь 7 хоногийн $10,000 юунтай бодол. Тэгвэл гадаа тал нь гэдэг баа хогон донд ордон шиг юм барьчаа тэгээд 10,000 энд ястай бүтэхгүй юм байна. Мозамбикээс тэгэж явсан гэж байгаа чинь. Тэгээд тэрнээс болж тэр юу н нөгөө өмгөөлөгч нь айгуу болсон гэсэн ээжт нь. Дандаа хүүгийнхаа үгэнд орж яхаа. Тэгээд манай хүү одоо ингээд бүхнийг шийдэн. Манай хүү одоо манай гэрийн тэргүүн болсон болохоор хүүгийнхаа үгэнд орлоо яат ингээд ээж нь бас зөрүүл тэгээд явцсан билээ. Тийм хүн нэг 16 таа байсан юм уу та тий. Аавыг нь асуурахад. Тий 16 таа байсан. Тэгээд будуулахаас өмнө 10 минутны өмнө авто хайсан байл яа. Тэгээд хүүгийн хэлж байгаагаар бол аав бол ер нь өөрийгөө өхнө гэж мэдчихсэн л гэж л. Тий. Тэгээ нөхөр бол харин тий зүгээр ингээ нөгөө би бол аавынхаа амьдралыг одоо юу гэмтэй зүгээр л хүмүүс сэрэмжлүүлэг болгож ил ярьж байгаа. Пабло Эскобар гэж яг үндэ юу юм байсан, юу хийсэн, тэ яасан гэдгийг тийм. Тэгээ ер нь хар тамхитай холбогдсон энэ гэмт үйлдэлүүд гэдэг бол тийм нэг тийм ингээд ялангуяа сүүлийн үед айгүйх домогжоод байна. Тий айгүйх ингээд домогжоод тэр нь ингээд нэг юм домог болоод л баатрын нэг тийм яг нэг баатар юм шиг тийм. Ер нь бол маш олон Колумбо тэр нэрээ тийм маш олон ядуусууд тусалдаг байсан болохоос нөгөөдөл нь бол Робин Худ гэж хэлдэг байсан. Тийм Колумбийн бүр тэр мэдээллийн нотод том хороол барьж гисэн юм биш шүү дээ. Ядуустаа зориулаад. Тэгээ тийм үний ч одоо бурханчилж үздэг. Тийм. Тэгэхээр ингээд айгүй эргэлзээтэй дүр болцсон. Зарим хүмүүсийн нь амьдралыг нь яг ингээд өөрчилсөн, тэ ядуу амьдралд нь тусалсан гэрэл гэгээ буюу баатар байгаад байдаг. Гэтэл Колумб улсынхаа хувьд гэдэг юм уу энгийн хүмүүсийн хувьд бол хатамхиж үлсэн алуурчин тэ тийм. Зүгээр л онгоц дэлбэлж чинь гэж юу гэсэн үг. Амар. Хүнийг нөгөө битантай гэдэг нөгөө центнттэй амьдран болж исэн түүх мөхгөл зэрлэг юм байгаа. Тэгээд хамгийн тэр нэг эмгэлтэй зүйл нь болохоор тэр нөгөө нэг Эскобар гэдэг нэрийг зүгээд тэрнээсээ болоод ичиж цухтааж тийм явах тийм байнг цухтааж. Нэг хэсэгт бол Аргентинд бол ерөөс ингээд байнг нүүж идэг гэсэн юм билээ шүү дээ. Араас нь ангуучлана гэж. Тэгээ ерөөс ямар ч шуудан хаяга байнга солидог, шуудангаа байнга солидог. Нэг удаа хараа нэг одоош гэрийнх нь хаяг нь тодорхой биш. Нэг юу Боготод ч үлээ юунд ч үлээ том хотод заяа. Хинж мэдгүй газар тэд нар нэг байр их дажгүй байр хөсөж авсан юм байна. Тэгсэн чинь 7 хоногийн дотор гэлөө нэг нь мэдсэн чинь ингээд байрных нь гадаа тэр байрных нь гарч ирээд та нар манай байрнаас явна уу гэдэг ингээд плакат бишээд ингээд зогсчихсон гэж. Тэгээ эвгүй үст хэцүү үстэй тийм. Тэгээ ингээд утсан газруудаа гадар хагтаад байгаа. Тийм. Яагаад тэд нар айж исэн гэх юм бол би ойлгож ийн гэдэг байгаа байхгүй юу?
Бидний чивэж гэх юм бол нөгөө Лос Пепс сайхан араас нь ангуучлал. тий бөмбөг тавьчих юм бол ганц тэр айл өртөхгүй шүү дээ. Тий харин тий. Тийм болохоор аюу айцтай ер нь хажууд нь байхад хүртэл ер нь нэг тийм. Тэгээд зээл айцсахад ямар ч хөрөнгө мөнгө байхгүй. Тий. Тэр чинь яг бид нар бол өөрсдөө л босгосоо л гэж. Бид нар өөрсдөө л тэгэл нэг юм тий. Тэр одоо юу гэдгийг аавын тэр их хөрөнгө бол угаасаа дандаа хууль бус байсан. Тий тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг тэр хөрөнгөний араас маш олон хүн явсан тэгэл. Эргэн тойрных нь хүртэл нэлээ юу байсан. Тэр ээжтэйгээ муудал, тэр эмээтэйгээ муудалцсан. Тий эмээ нь бол бүр тэгээд бүр шал өөр болсон юм биш үү? Тий. Сонь. Тэгээд тэгж яриад байгаа ч тий. Энэ хүн хүсэх амьдрал биш ээ. Би бол зүгээр л ингээл там дундуур ингээд туучиж ингээд гарч ирсэн. Тэгс харин тэгж ийш өнхөр там байсан. Тэгэхээр нэг тийм одоо тий Скобарын хүүгээл би тий харин тэгээд тэр хүсээд хүүхд нас нь хүртэл тийм хичнээн баялаг хичнээн тийм тансаг байсан ч гэсэн яг хүүхд нас байгаагүй. Хүүхд нас байгаагүй. Тэгэд хэлж л шүү дээ 14-тэй байхад дандаа том хүүхнүүд хурцж шоргоодог байсан. Тэгээд хүүхнүүдтэй яваад ингээд 14 настай баар маранд ороод архиугаад явчихдаг байсан. Тий. Тэгээд надад бол би хүнд ч өөрийгөө танилцуулахаагүй хүн болгоо надад мэддэг. Тэгээд хүүхнүүд зүгээр ингээд шатдаг байсан. 14-тэй банд шүү дээ. Жоохон. Тэгээ латино хүмүүс юу л та тий. Мангар зүүнэгдүүч царайтай эртчий байдаг баг. Тийм баг. Тэгээд бол тий ер нь ингээд хүүхд нас гэж юм ер нь байхгүй дээ. Тий цагийг зүгээр бас өдөрт нэг цаг соёлдог. Ховцыг бол хийжээч юу өмсдөг. Тэгээд тэр амьдрал 16 нас тэгээд тэр хэлж байгаа тэр юу айгүй эвгүй санагдсан те. Гинт ингээд чи амар бүх юм ингээд чиний гарт байж яснаа гинт нэг өдөр гуулгач. Тэгээд тэр нь одоо ингээд дуулж байгаа. Тий айж цогтож явна. Тэгээд дээрэс нь мөнгөгүй. Тий. Харин тийм болох ямар байдаг. Энэ бол тамшил. Өстө амьдралын хоёр туйл тий. Өстө хоёр туйл. Ороод байж байгаа шууд ёроол руу унахарч. Тэгээ өмгөөлж хамгаалах юм ч байхгүй. Байнга одоо ч гэсэн харин ер нь бол одоо бол нөхөр харьцангуй гайгүй болоод ингээд лекц хийгээд шууд ингээд нэг ил гараад ди Пабло Эскобарын хүү. Гэхдээ би үл тий ингээд аавынхаа үйл хэргийг тасалж байгаа. Тийм ч учраас би албаар Сантос гэдэг овог авсан. Тий. Тэгээ ер нь чимээгүй байгаад байвал эн чинь бүр ингээд домог болох гээд байна. Хүчирхийллийг домог болгоод байна. Одоо орчин үеийн медиа мөнгө олохын тулд тий ингээд нэг гоё юм шиг, сайхан юм шиг хичнээн кино хийлээ. Тэгэд манай хүнээс одоо бас юу авдаг гэж шүү дээ. Юу зөвлөгөө авдаг гэж. Тэгээд тэр кинонд дээр шин тийм алдаа байна шүүгээд би тэр наркос кинон дээр бол би аяг их зөвлөгөө өгсөн. Тий. Замын энэ дээр бол худлаа гусцсан юм зөндөө байдаг гэдэг нээжтэй. Мэдээчтэй. Мэдээчтэй кино юм чинь тийм ээ. Тэгээ бүгдийн зөв болгоод байх шүү. Аргентин руу 3 сарын виз Аргентин руу ороход нэг визгүй 3 сар болдгийм байна л та. За. Тэгээд шууд харилцсан. Тэгээд харлаад 5-6 жил болцсон байна. Тэгж баригдаад. Тэгээд сургууль төгссөн гэдэг чи одоо 5-6 жил болцсон гэсэн. Тэр Скобарын за ээж нь бол одоо гэдэг Пабло Эскобарын ээж нь бол багш мэрэгчлээ. Уул нь маш юм хатуу чамд дэг сахиулдаг ийм хүн. Гэхдээ Эскобардыг ингээ хүмүүс аюул тэгж бичсэн байлээ. Ээж нь амар ихлүүлдэг байсан. Тэг ингээд хүүгээ. Тэгээ ер нь л хүүгээ ким тэр хийгээд байна гэдгийг бол гадралдаг байсан. Гэхдээ нөхөр бол тийм ингээд хүүхээ ажиллар руу ордог ч хүү. Тэ Эскобар бол ээжтэйгээ аягүй тотон байсан. Тэгээ Эскобар ч 7 хүүхэдтэй айлын дундах юм ба штэ. Тийм. Дээрээс 2 дахь ч гэлөө. Тийм баг. Тий өөрийнх нь тэр юу яг тэр картелийнхэн санхүүг хариуцдаг байсан ах нь Роберто гэдэг юу байлээ. Тий Роберто Эскобар гэдэг. Тий Эскобараас хойш шоронд ороод тэгээд эргэж гарч ирсэн. Тий тэгээ нөхөр бол тий яг ээжтэйгээ нийлээл Эскобарыг бол шууд л тий миний дүү бол юу аагүй. Тий зүгээр л ер нь баг Колумбийн улс төрийн эсрэг тэмцдэг байсан. Колумбийн энэ авилгалтай тэмцдэг байсан. Тийм ч учраас ядуус тусалдаг байсан шүү дээ. Тэгэл нөгөө ядуус тусалсан ажлууд нөгөө баримттай учраас гаргаж ирээл тэрийг яриад идэг гинэ. Тэнд тийм хороол барьж өгөө тэнд хэдэн сая доллараар тийм гар үнэн бидтэй одоо байгаа шүү дээ та нар хаар гээл. Тий би үл бүлийн зөвшөөрөхгүй би эзээч дүүгээ
одоо юу гэдэг те ийм амар халуурчин дээрэмчин гэж зөвшөөрөхгүй гэдэг. Гэхдээ тэдэг гэр бүл яг нөгөө ээжс нь ингэсэн. Ааха. Тий. Сонинтэй бас. Тий. Тэгээ эн чин Эскобар ч Пабло Эскобарын хүүн болохоор эмээтэйгээ тэр авах махтагаа бол ингээд холбоо тасарсан. Ягаад гэвэл тэд нар болохоор хүүн болохоор миний аав тийм ээ алуурчин байсан. Тэ гимт хэрэгтэн байсан гэдэг. Аавгах нь эмээ нь болохоор үгүй ээ миний хүү л тий зүгээр Колумбийн зүгээр л одоо юу гэдгийг харин ядуус тусалдаг л байсан хүү шүү дээ. Тэг бараг л тий романтик баатар байсан л ухааны ярих гад. Тий. Тэгээ энэс бол зөрчилдөөд ингээд юу батсан. Гэхдээ тэр ах нь бол тэр юуны Эскобарын санхүүг хариуцдаг байсан, картелийн санхүүг хариуцдаг гэхэд харьцангуй шоронд их удаагүй тэгээ гараад ирсэн. Тий гэсэн юм байлээ. Тэг яаж яваа тэр одоо тэгээ тэр нэг юм араас нь тэр нэг пепсууд нь нэг ангуучлагч нар харин ирээд алчдаггүй юм. Тий. Тэр Кайлигийн картел гэдэг тэр аюу тун картел юм байна л да. Тэр яг Эскобарын яг үзэлцдэг гэсэн. Тэгсэн чи тэрүүний одоо толгойлогч нь бүх насаараа хоригдож байгаа юм билээ. Тэр нь одоо шоронд байдаг юм шиг л. Дийн дээр бас тэгж ил Эскобар тэр ингээд нөгөө 7 хүүхэдтэй айлын дундх байсан гээд нэг ах нь нэг дүүн Эскобарын юунд оролцдог байсан картелийн ажилд. Зарим нь бол бүр ингээд ямар ч хамаагүй бүр зүгээр жирийн ажиллаа хийгээл явж идэг байсан. Гэхдээ Эскобарийнхан гэж ерөөсөө баг хэлүүлдэг. Айгу нууц байдалтай байдаг гэсэн. Тэг хүн болохоор ингээл Эскобар тэр амар баян юм чинь тэр 7 ах トゥ нарт аюух тусалсан баг гэсэн. Зарим ах トゥ нар нь бүр ямар ч хамаагүй зүгээр л жирийн Колумбд авг ажиллаа хийгээд явж исэн. Тийм ах トゥ нар байдаг. 3 лат хийдэг байсан. Тэг надтай ямар ч хамаагүй шүү. Пабло бол бидэртэй бүр. Тэр Los Pepos гэдэг тэр байгууллага. Ер нь Эскобарт зүгээр таньдаг байсныхын төлөө хүртэл ер нь хөөж алдаг байсан. Тийм ер нь амар эс гэдэг. Тэгэд бүр ингээд алсын уныхаа дээр ингээд Los Pepos гэж бичээд. Тэгээд Пабло Эскобар туссных нь одоо тийм ээ ялланд нь одоо ингэж энэ шийтгэл нь байна гэдэг. Бүр ингэж бичээд ингэж тавьдаг байсан гэдэг. Ер нь амар зэрлэгэл хийсэн юм шиг л. Айлал талдаал. Одоо тэгээд ер нь бол Эскобарын гэр бүлээс Эскобараас хойш Пабло Эскобараас хойш яг ингэж Пабло Эскобарын гэр бүл дотор хоёр юм байгаа нь. Тий хүүн бол эмгэнэл байсан. Манай гэр бүлийн эмгэнэл байсан. Манай аавын ажил хэрэг. Эмээ Пабло Эскобарын ээж нь ах нь бол домог байсан. Бидний домог байсан. Тэг бидний бахархал байсан гэдэг аахгүй. Тий. Бидний ганц бахархаж явах ийм хүн байсан. гэж ингэж хоёр талтай. Тэгээд ер нь Колумб ч гэсэн өөрөө Эскобар гэдэг дүр чинь өөрөө тийм юм биш. Нэг хэсэг нь домог байсан. Тий сайн сайхан хүн байсан, домог байсан. Үгүй бид нар тусалсан. Мэдхгүй тэр өөр газар хүн алдаг байсан мэдхгүй байна. Бид нар тусалсан домог байсан. Нэг хэсэг нь сүрүүлсэн штэ бид нарыг те ингэж хид зүгээр мангас байсан шууд л мангас байсан штэ тийм мангас байсан тий амьд мангас л байсан штэ тий тэгж л үзтээ юм байна. За би тэр яар энд хүрээд дуусгая да тий хоёулаа ч нэлээд ярьчлаа. За тэгээ за ингээд Амая банк санхүү Амая биш Амия банк санхүүгийн байгууллага дээрээс бэлтгэл хүргэсэн нэвтрүүлэг маань энэ дүрээд өндөрлж байна. За тэгээд Амиатай холбогдъё гэвэл юу н утасныхын дугаар нь бол доор дэлгэцээр гарах баха гэж бодож байна. Тий хаяг нь болохоор Амиагийн хаяг бол наадам центрийн хойдлын барилга байгаа. Яг юуны төв цэнгэлтгэхээс төв цэнгэлтэх рүүгээ харсан зүүн хойдлын хаалгаар ороод MSN гэдэг офис барилгын 5 давхар 502 хотод байрлаж байгаа. За хамтран ажиллаж байгаа Амиа банк санхүүгийн байгууллагын яг офис дээрээс өнөөдрийн нөгөө хоёр нэвтрүүлэг бичлэгээ хийлээ. Баярлалаа. За баярлалаа.